За та нар маань галзуу анимашн сувагтаан тавтай морилцгоо. Блогийнх нь энэ удаад ярьж өгөхөөр сонгосон галзуу хөөрхөн анимашн бол 2017 онд гарч байсан The Star. За Christmas баярыг тохиолдуулаад Бруно энэ галзуу хөөрхөн анимашныг ярьж өгөхөөр сонголоо. За тэгээд энэ хөөрхөн анимашны тайлбарыг Unitel-тэй хамтран хүргэж байна. Unitel-ийн хэрэглэгчид маань он солигдохоос өмнө утсаа шинжилээд бүтэн жилийн турш дата бэлэгтэй болоорой гэж. Та нар маань тэгээд галзуу анимашн сувгаа сабадраг болсаба атарцсан бол лайк дарж дэмжихэ мартоо. За ингээд энэ галзуу хөөрхөн анимашны тайлбараа эхлүүлцгээе. За манай эртний өмнөх нэг он Израилийн Назар хот. Нэгэн залуу хүмүүс хөө майр талах хайрч байгаагаар кино эхэлнэ. Тэгсэн агент тэрний хажууд хурц гэрэл тусаж сахиусан тэнгэр үзэгдлээ. Майра бүүе чи бурхны тааллыг олж үзэгтэн чи хөвлөдөө үртэй болж хүү төрүүлнэ. Хүүгнэ яаж тэрвүлээ? Ариун сүнс чам дээр ирж хамгийн дээдийн хүч чамайг бүрхэн. Тэр хүү Бурхны хүү гэж дуудагдана. Учир нь Бурханд боломжгүй зүйл гэж үгүй. Баярлалаач гэж таны хэлсэн үгийн дагуу биелэх болтугай. Тэр шүн тэнгэрд нэгэн ер бусын хурц шин од гарч ирсэнд цөл даялж явсан жингийн тэмээнүүд байшин дээр сууж байсан тагтаануудаас эхлээд талд бэлчээрлэж байсан хонин сүрэг, малын сарвчин дугаа үхэр, нүхнийхээ гадаа зогсох хулгнууд, тэднийг агнах гэж байсан муур хүртэл гайхан уулга алдацгаана. Танадад итгэхгүй дээ. Дөнгөж сая тэнгэрт нэг шинэ од гараад ирлээ. Наад нүхээр харгаа болоо ажиллаа хий. Хүлээлдээ. Ийм зүйл дандаа болоод байхгүй штэ. Энэ од намайг хинд үүрд байхгүй гэдгийг хэлээд байх шиг байна. Маргааш өглөө залуу илжгийн найз тагтаа Дэйв тэрэн дээр нисч ирээд тэрний тэрэмдэж байсан бууданаас амаа олохгүй эдэнгээ уламжлал ёсороо Назар хотод өчигдөр юу болж өнгөрсөн талаарх мэдээг дамжуулан ярьлаа. Тэр хотод болж өнгөрсөн аахар шахар зүйлсийн талаар ярьж дуусаад эцэст нь тэр хоёрын нэлээд хүлээсэн хааны жингийн их цуваа хотын захад ирсэн тухай мэдээг дуулгасанд илжигч хагардлаа баярлдаг. Учир нь хоёр найз жингийн цуваа дагаж Назар хотыг орхиод алс хол аялан одохыг мөрөөддөг байж. Хэлээвз тэр од онцгой учиртай гэж. Бид ингэж буудаа тайрамдж суухаас илүү агуу зүйл хийх хувь тавилантай гэж би итгэж байна. Бид жингийн цуваг дагаж хотоос хот руу аялж хамгийн агуу мордтой мөр зэрэгцэн тавхих болно. Энэ үеэр их цуваа хотын гудамжинд ирсэнд баярлсан илжигч төлөвсөн ёсороо олсоо тасалхыг оролдоно. Тэгсэн оролдлого нь бүтлгүйдэж сарвчин дотроо түүмэр тавьж орхилоо. Хэдийгээр сохор азар залуу илжигний хүзүүндх олс тасарсан ч тэдний гарах гэсээр байтал эзэн нь орж ирээд галыг унтрааж тэрний хүзүүнээс олсыг тайлж аваад гинжин осортой зузаан гихчийн буулга зүүж орхиод гарч явдаг. Ингээд хоёр найзын мөрөөдлөө биелүүлэх оролдлого нь талаар өнгөрлөө. Гэвч залуу илжиг сэтгэлээр унсангүй. Энэ буулга намайг зогсоож чадахгүй. Би заавал хаадын унаа болох болно гэж сэтгэл шулууддаг. За тэр цагаас хойш 6 сар өнгөрчээ. Залуу илжиг тэрэмдээ зүтгэсэн хിവэрэл. Энэ үеэр Марийн болзоод залуу Йосеф сүд бүсгүй Марийгаа хүлээж байж ядаж байлаа. Учир нь Мари хамаатныхаа эгч Элизабетийн гэрт удаан хугацааны туршид байж угаад ирж байгаа нь тэр байдаг. Тэгээд Йосефтэй уулзсан даруйдаа Мари тэрэнд нэг чухал зүйлийг хэлэх гэсэн чи Йосефийн гэрт хамаатнууд нь олноороо цугларсан байгааг мэдээд хэлэлгүй хойшлуулдаг. Энэ үеэр залуу илжиг маань хотоос зүгтэх мөрөөдлөө айлерт орхичээ. Тэрээр энийг тэрэмд хамт зүтгэдэг хөгшин илжигдээ хэлсэнд цаадхан тэрнийг өрөвдөж нэг арга сэддэг. Тэгээд гэнт хөлөө хуулсан юм шиг болж газарт унахад цаад санааг нь ойлгоогүй залуу илжигч сандарсандаа эзнээ дуудан орилж эхэллээ. Гайхсан эзэн нь орж ирээд хөгшин илжгийг босгох гэж оролдоно. Ингэхдээ эзэн нь гадаа хаалгаа онгорхоо орхисныг харсан хөгшин илжиг залуудаа хурдан гарахыг шавдуулахад эзэн нь тэрнийг зогсоох гэж оролддог. Энийг харсан хөгшин илжиг тэрэмний модоор эзнээ ухаан алдтал нь цохиж орхино. Та яах болж байна? Би зүгээр. Харин чамайг ирсэн зүйлээ олно гэж найдаж байна шүү. За ингэ залуу илжигч онгорхоо хаалгаар гарч тавхлаа. Ухаан орсон эзэн нь ч тэрнийг барихаар хот дундуур хөөж гарна. Энийг харсан найз тагтаа Дэйв ч ирээд тэрнийг эзнээсээ зугтаахт нь тусалдаг. Залуу илжиг ингээд эзнээсээ зугтааж байхдаа хойд хөлөө гимтэж орхилоо. Тэгээд айж сандарсан илжиг зугтааж байхдаа Йосеф Мари хоёрын гэрт хурж ирлээ. Тэр хоёр хамаатныхнаа үдэж гаргаад гэрээ цэвэрлэх гэж байлаа.
Энэ үеэр Майр тэдний хашаанд ширээнд орон орж нуугдсан элжгийг харж хөлөө гэмтээсэн болохыг мэдээд өрөвддөг. Тэгэд Майр тэрний хугарсан хөлөнд чиг барьж бааж өгнө. Йосеф элжгийг эзэнгүй юм байна гэж бодоод хашаанаасаа хөөж гаргах гэсэн ч дийлсэнгүй. Харин эсэргээрээ Майр тэр элжгийг өхөөрдөж тэрэнд Бооз гэдэг нэр өгөөд Боо гэж дуудаж байхаар болдог. Дараа нь Майр болзоод залуугаасаа нууж байсан нэг зүйлийг хэлэхээр додогшоорсон бол энэ завшааныг ашиглаад Боо тэндээс зугтаах гэж оролдлоо. Тэгсэн найз Дэйв нэрээд эзэн нь галзууртлаа хууралж тэрнийг хайж байгаа учраас хэсэгтээ эндээ нуугдаж байхыг зөвлөнө. Тэгээд энэ хуучин байшинг тэр шалгахгүй. Энэ хуучин байшинд ямар ч сонир хачин зүйл болохгүй нь тодорхой штэ гэж хэлдэг. Гэвч байшин дотор жинхэнэ сони юм болж байлаа. Майр Йосефт хөл хүндтэй болсон гэдгээ хэлж тэр хүн тэдний үндэстний олон мянган жилийн туршид хүлээж ирсэн аврагч болохыг хэлдэг. Сахиусан тэнгэр өөрт нь ингэж хэлсэн гэдгийг хэлэхэд шоконд орсон Йосеф ухаан алдах шахна. Харин гадаа нь Боо найзтайгаа ярилцаад хөлөө эдгэртэл эндэ байхаар шийджээ. Тэгэд хөл нь эдгэрсэн Давид жингийн цуваа дагаад давхичихъя гэж тэд шийдцгэнэ. Тэрээр яхаа мэдхэ болсон Йосеф шүнжин бодлогоширч хонлоо. Тэгсэн гинт тэрэнд ч бас сахиусан тэнгэрийн дуу сонсогддог. Энэ үеэр цүлд тэмээ унсан дорон зүгийн 3 хүн нөгөө юр бусын одыг зориод аялж явна. Тэдний 3 тэмээ хоорондоо ярилцаж, эздүүд нь үнэт бэлгэнүүдийг аваад яах гэж явааг тааж ядан ярилццгаана. Тэгэд тэд ирчээрээ явсаар тухайн бүс нутгийг захирагч Херод хаан дээр явж очицголоо. Тэдний гаргаж ирсэн бэлгийг хараад Херод хаан баярлсан ч цаадуулан тэр бэлгийг Херод хаанд биш, харин шинээр мэндэлсэн агуу хаанд өгөхөөр бэлдсэн гэдгээ хэлэхэд Херод хаан маш их уурладаг. Гэхдээ тэр энийг ил гаргалгүйгээр туслахтаа нэг зүйлийг тушаана. Тэгээд манай хүмүүс тэр шинэ хааныг олох болно. Тэр хүртэл та нар манай ордонд зочны ёсоор саад гэж хэлээ тэднийг ордондоо хүчээр авч үлддэг. Тэр шинэ хаан асуудал болоод байна. Энэ асуудлыг үгүйхий. Зангид Херод хааны алуурчны 2 нохой нэг алаг даахаг байцааж угаад шинэ хаан Назарын Майр гэх чимэгтэйгээс мэдлэх гэж угааг олж мэдлээ. Тэр алаг даахаа Майрыг сахиусан тэнгэртээ уулзаж угааг харсан байж. Энэ үеэр Йосеф Майр 2 хүн амын тооллогод оролцохоор Йосефийн төрлөх хот Бэтлехэм рүү явхаар зэхэж байлаа. Тэдний аялалдаа Боог авч явах гэсэн ч Боо жингийн цуваг дагаж явах хүсэлтэй байсан учраас үхэн хатан эсэргүүцсээр ард үлддэг. Тэгсэн тэр хоёрыг явсны дараахан Херод хааны илгээсэн алуурчин сэлмээ бэлхэн барьж 2 нохоогоо дагуулсаар тэдний хашаанд ирлээ. Хашааны хаалга онгойсныг харсан 2 найзч тэндээс зүгтахаар шийдэцгээж Дэйв 2 нохойг саадуулж байх зур Боо хашаанаас зүгтах гэж оролдоно. Ингээд Дэйвийг дуулж бүжиглэх зур Боо тэндээс зүгтах гэсэн ч тэдэнд баригддаг. Тэд шууд л эзэн чинь хаана байна гэж асуусанд Боо би тэрэмчний илжгээ. Тэрэмчин хаана байгааг мэдэхгүй гэж гүрийн. Тэгсэн тэд Боогийн хөлийг боосон болтноос Майрын үнрийг авч Боог үлдээгээд Майр Йосеф 2-ын хойноос явцгаадаг. За байж гараа борон гэс та нартай нэг гоё юм хэлээдгий. Шинэ оноо шинэ гар утастай өгтмөр байна уу манай хаан? Зөвхөн Unitel-ийн хэрэглэгчид 12 дугаар сард утсаа шинжилээд бүтэн жилийн турш дата бэлэгтэй боллоо. Тодруулах юм бол та Unitel-ийн салбарууд болон Tokyo App-аас хүссэн гар утсаа бэлнээр болон лизингээр аваад утасны үнийн дүнгээс хамаарат сар бүр 5-аас 50 ГБ дата бэлгэнд авах боломжтой. Жишээ нь та iPhone 17 загварын гар утас авах юм бол сар бүр 50 ГБ дата, жилд 600 ГБ дата бэлгэнд авах нэ. Tokyo App-аар лизингээ шийдүүлээд шинэ гар утсаа гэртээ хөргүүлээд аваарай. Урамшуулал дуусах хугацаа 2025 оны 12 сарын 31. Гал зовж за тайлбараа үргэлжлүүлцгээе. Ингээд бод хэднээс урьдчилж Майр Йосеф 2-т аюулын талаар сэрэмжлүүлээд дараа нь жингийн цуваа руу явхаар шийдлээ. Гэвч алуурчин энийг хүлээж байжээ. Тиймээс тэд Боог алсаас дагаж явдаг. Тэгэд Боо Дэйв 2 товч замаар хорж Йосеф Майр 2-ыг гүйдсэн ч хавцлын орой дээр гацаж орхилоо. Тэгэд хавцлаас буух гэж хичээж явахдаа Боо Рут гэх нэгэн хонтой таардаг. Тэгэд Боо Рутад Бэтлехэм орохоор явж байгаа найз Майрыгаа аврахаар явж байгаа гэдгээ хэлнэ. Рутч тэрнийг хавцлаас доош нь буухад тусалдаг. Тэгэд тэд Рутыг орхиод явах гэсэн ч Рут Бэтлехэм рүү олон удаа явж байснаа тэдэнд хэлсэнд мань хоёрч тэрнээр газарчлуулахаар шийдээд хамтдаа явцгаадаг. Энэ үеэр Херод хаан зөвлөхүүдээ загнаж хэрвээ та нар ганцхан хүүхэд олж чадахгүй байгаа бол би тэр хавийн бүх хүүхдүүдийг устгах ёстой болох нь байна гэж уурлана. Тэгэд тэд хэсэг ярилцсны эцэст ордонд нь байгаа 3 мэрхэн хүнийг Бэтлехэм рүү явуулж тэднэр дамжуулаад тэр шинэ хаан гэгдээд байгаа бяцхан хүүг олохоор шийдэцгээдэг. Тэгээд тэднийг дуудаад
Та нар шинэ хааныг олсон даруйда надад мэдэгдээрэй. Би ч бас шинэ хаантай өөр ингэсэн бэлэгтэйгээр уулзахыг хүсэж байна гэж хэлдэг. Гэвч тэрний талд санааг 3 тимээ мэдэж эзэдтэй сэрэмжлүүлэхээр шийднэ. Энэ үеэр 3 найз Йосеф майр хоёрыг гүйцэж ирлээ. Бог тэдэн дээр яарч ирж байгааг тэр хоёр хараад гайхацгаана. Учир нь тэд Богийн хэлсэн санааг ерөөсөө ойлгохгүй байлаа. Тиймээс тэд хэлэх гэсэн санаагаа жүжигчлэн харуулах гэсэн ч бас л болсонгүй. Тэгсэн Херод хааны алуурчин тэднийг мөшгөд хүрээд ирнэ. Энийг харсан бооч майр Йосеф хоёрыг дагуулад нэгэн замын хуаранд хурж ирлээ. Тэгэд майрыг олон хүний дунд нуух гэж оролдсон ч алуурчин майрыг олж хардаг. Тэгээд тэр сэлмээс углаад майр руу ойртож ирэхэд сандарсан боо Йосефийн тэргийг өнхрүүлээд хуаран дотор бужигнаан дэгдээснээр алуурчныг худаг руу цохиж унгааж чадна. Тэгээд тэд тэндээс бушуухан хөдөлж цааш явцгаалаа. Йосеф бод ууралсан байлаа. Бооч үнд нь гомдож тэднийг орхиж жингийн цуваа руу явхаар шийднэ. Рууд тэрнийг ятгаж үлдээх гэж оролдсон ч боо өгөнд нь оролгүй явна. Энэ үеэр худагт унсан алуурчин худагаас үсэрч гарч ирээд хоёр нохоогоо дагуулж майр Йосеф хоёрын хойноос хөдөлдөг. Орой болоход Рут майр Йосеф хоёрыг дагаж явж байсан бол боо ганцаараа эсрэг тийшээ уран муутайхан явж байлаа. Тэгсэн тэднээс халгүйхэн жингийн их цуваа явж байгааг тэд сонсноо. Тэгэд баярлсандаа жингийн цувааг чиглээд давхсан ч боо замын дундаас зогсчлоо. Уучлаарай. Би энэ удаад чамтай хамт явж чадахгүй нэ. Чи явж мөрөөдлөө биелүүл. Харин би майрт туслах ёстой. Гэхдээ Дэв жингийн цуваа дагаж явах мөрөөдлийн гол утга учир нь бид байсан. Хамтдаа биш ганцаараа явах байсан бол би айл хэдэн явчих байсан шүү дээ. Тийм учраас хоёулаа хамт үе заа юу. Чи хаашаа явна? Би тийшээ чамтай хамт явъя. Гэсэнд боож урам орж бууцаад давхилаа. Харин нөгөө талд майр Йосеф хоёрын тэрэг эвдэрч дугуйн салж ундаг. Үүнд Йосеф бухимдаж бүх зүйл буруугаар эргэж угаад уурладаг. Бурхан өөрт нь дааж давшгүй их ачаа өөрүүлж байна гэж тэр бодож байлаа. Тэгээд тэр бурхнаас хамт байгаагаа илтгэх тэмдэг өгөөч гэж гуйсанд яг тэр мөчөд боо тэрэн дээр очиж таарлаа. Бог эргэж ирсэнд Рууд баярлалаа. Тэгээд Йосефч тайвширч сэтгэлээр унсан майр руу очиж тайдгаруулна. Тэгээд тэд хамтдаа Бэтлехемийг чиглээд явцгаана. Тэдний араас Херод хааны алуурчин холгүйхэн дагаж явсан бол нөгөө талд 3 мэргэн хүнч одыг дагаад Бэтлехем хотыг чиглээд явцгааж байлаа. Ингээд хэсэг явсны эцэст Йосеф майр хоёр Бэтлехем хотод очлоо. Тэгсэн хүн амын тооллогод оролцохоор хотод олон хүн цугласан байсан учраас тэднийг оруулах дэм буудал олдсонгүй. Харин энэ зөөр майрын амарчих нь улам бүр ойрцсоор байна. Йосеф дэм буудлын эзэнд 2 дахин их мөнгө төлье гэж гуйгаад мөнгө авахар гарч ирсэн ч тэр зөөр Богийн эзэн тайрамчин тэнд явж таарад Бог оосруулж авч явсан учраас Йосеф мөнгө төлж чадсангүй. Тэд хаалганаас хаалга дамжиж буудлах өрөө хайж байсан ч нэг ч өрөө олдсонгүй. Энэ үеэр 3 мэргэн хүн 3 тэмээгээ дагуулад Бэтлехем хотод ирж байлаа. Ууралсан тайрамчин Бог чирж явсаар нэг саравчанд оруулаад уяад гарч явна. Ингээд цөхрөнгөө барсан боо амьдралдаа анх удаага залбирч үздэг. Бурхан, та байна уу? Би яаж залбирдгийг сайн мэдэхгүй юм аа. Гэхдээ майрыг залбирахыг харж байсан. Би юу хэлэхээ мэдэхгүй юм. Миний найзуудад тусламж хэрэгтэй байна. Би тэдэнд туслахыг хүссэн ч бүтлгүүдчлээ. Би юу хийх ёстой вэ? Энэ үеэр Зак гэх нэг чарлаа ямаа болон үнэ гүү 3 гарч ирлээ. Тэгээд тэд саравчин дээр нь шин одны гэрэл хурцаар тусаж эхэлснээс болоод унтаж чадахгүй байгаагаа бод хэлдэг. Бод тэднээс өөрийг нь чөлөөлж өгөхийг гуйсанд үнэ тэрний олсыг тас хазаж сулалдаг. Боо тэдний нуруунд дээр гიშгээд саравчны хаалгаар үсрээд гардаг. Тэгээд гарсан даруйда алуурчин болон тэрний нохтыг харж майр Йосеф хоёрыг олохоор яаравчлана. Дэв нисч явсаар уяанасаа мултрах гэж оролдож байгаа 3 тэмээтэй уулзсан бол Рутч холгүйхэн бэлчээрлэж байсан сүргээ олж харлаа. Тэгээд тэднийг дагуулж явахаар урайлж байтал гинет тэнгэрээс хурц гэрэл гарч сахиусан тэнгэрүүд үзэгдэж хончтод ингэж хэлнэ. Бүү хайхтун, харагтун, бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайхан мэдээг та нарт авчирлаа. Өнөөдөр аврагч эзэн Христ та нарын төлөө мэндэллээ. Та нар тижээлийн онгоцон дугаа дааван дүлгийдсэн ялх хүүхдийг олж харна. Энэ нь та нарт тэмдэг болно. Энэ үеэр Йосеф майр хоёр өрөө хайсаар цөхрөнгөө баржээ. Майрч төрөх төхөж цаашид явах боломжгүй болсон байлаа. Аз болоход боо тэднийг олж ирээд майрыг суулгаж өөрийн олсон малын саравч руу дагуулад явдаг. Энэ үеэр алуурчин болон тэрний ноход тэдний хойноос мөшөгсөр байна. Тэднийг ирэхэд ямаа үнэ гүү 3 малын саравчийг сайхан цэвэрлжиж
Йосеф энд буудлах боломжгүй гэж бодж байсан ч Майрд цааш явах боломж байгаагүй учраас тэндээ шинэ хүнээ угтаж авахар шийдлээ. Тиймээс боо тэднийг хамгаалахар сэтгэл шулуудаж гадагшгарна. Тэгээд хоёр нохойтой халз таарсанд тэндээс алуурчинч тэднийг чиглээд ирж яваа харагдлаа. Боо зоргилж алуурчин руу дайрсан ч цаадхан тэрнийг ганцхан өшөглөөд унгаж орхидог. Аз улхад энэ үеэр Рутын дагуулж ирсэн хонин сэрэг болон Дэв тэдэн лөө дайрч орно. Тэдэнтэй зэрэгцээд 3 тимээ дайрч ирсэнд хоёр нохой эзэнтэйгээ хамт гинжээрээ орооцолдон чирэгдээд явдаг. Ингээд боо хоёр нохойг суллаж тэднийг заавал муу байх албагүй гэдгийг нь хэлээд найзуудаа дагуулж шинэхэн мэндэлсэн хүүтэй мэндэлэхээр малын сарвч руу явдаг. Тэднийг сарвчанд ирэхэд бяцхан хүү мэндэлсэн байлаа. Тэдний дээр тэнгэрээс шинээр гарч ирсэн юр бусын одны хурц гэрэл тусна. Удалгүй тэдний араас хончид аймхаа алаг таахаа ирсэн бол алуурчны хоёр нохойж иржээ. Боогийн найзууд хоёр нохойг оруулахыг хүсэхгүй байсан ч боо тэднийг орохыг зөвшөөрлөө. Тэгээд тэр хоёр сайн нохой байхаар хичээхээр шийдэцгээв. Хамгийн сүүлд нөгөө 3 мэрэгэн хүн үнтэй бэлгээ барьж ирээд бид шинэ хааныг хүндлэхээр ирлээ гэсэнд тэнд байсан бүхэн гайхацгаадаг. Хүүд ямар нэр өгсөн бэ? Хүүг Есүс гэдгээ. Шинэ мэндэлсэн хаан Есүст үнэт бэлгэн өргөе. Тэгээд бүгдээрээ бяцхан хүүд сөгдөн моргож хүндэтгэл үзүүллээ. Харин энэ бүх хугацаанд хааныг нуруунд дээрээ тээж явснаа ойлгосон боо баяртай байлаа. Та бүхэндээ маш их баярлалаа. Ингээд кино маань дуусаж байгаа юм. За энд хүрээд энэ галзуу хөрхөн анимашны тайлбар маань дуусч байна. Нэг ийм л учиртай од байгаад байсан байх шүү дээ. За тэгээд муу блогийнхэн тайлбар ойлгомжтой байж таалагдсан гэж найдаж байна. Тэгээд энэ хөрхөн анимашны тайлбарыг Unitel-тэй хамтран хүргэлээ. Гэснээс манайхан та нар маань шинэ өнөө шинэ гаруудтай өгтмөр байна уу? Зөвхөн Unitel-ийн хэрэглэгчид 12 дугаар сард удаа шинжилээд бүтэн жилийн турш дата бэлэгтэй боллоо. Тодруулах юм бол та Unitel-ийн салбаруудад болон Tokyo App-аас хүссэн гар утсаа бэлнээр болон лизингээр аваад утасны үнийн дунгаас хамаарат сар бүр 5-аас 50 ГБ дата бэлгэнд авах боломжтой. Жишээлбэл та iPhone 17 загварын гар утас авбал сар бүр 50 ГБ дата, жилд 600 ГБ дата бэлгэнд авах нэ. Гал зөвөц Tokyo App-аар лизингээ шийдүүлээд шинэ гар утсаа гэртээ хөргүүлээд аваарай. Урамшуул дуусах хугацаа 2025 оны 12 сарын 31. За тэгээд муу буруу он гарахаас өмнө амживал дахиад нэг галзуу хөрхөн анимашныг ярьж өгөх гэж хийж байна. Амжихгүй бол тэгээд тэрэл үз тийм ээ. За тэгээд галзуу анимашн сувагтаа сабаа дарж нэгдээрээ аль хэдийн нэгдсэн бол лайка дарахтал тэгэл болоо явчих юм шүү. За тэгээд хэдүүлээ дараагийн бас нэгэн галзуу хөрхөн анимашны тайлбараар эргээд уулзцгаая.